Намрын улнаа бугын урамтай сонсоор. Удлаа. За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Бид нэр өнөөдөр Бээжин хотын Тэнгүү дүүргийн Жинхайху Бибодав гэж одоо маш сайхан байгальтай ийм газар нэвтрүүлэг бэлдэж ирлээ. За тэгвэл бид дөрөв бол өнөөдөр байгалийн сайхантай танилцах гэж ирсэн биш. Нэгээ үзэж, нэхийг нь тайлах гэж энд ирлээ. За бид хоёрын баг болохоор салхин цагаан баг. Хуй салхинаас хурдан. Манай хоёрын баг болохоор хилэн хар баг. Аянг цахилгаанаас хүчтэй. Бид хоёр салхин цагаан баг. Бид хоёр хилэн хар баг. 1 2 3 и. Би зүудэлчихгүй ба. За манай хоёр баг одоо ингээд даалгавар авчлаа. Эхний даалгавар бол усан завир уралдах юм байна. Усан завны уралдаан. Хоёр баг тогтсон зайд завир уралдана. Гараанаас гарч сэлүүртсээр усанд хөвгч бөмбөг тойроод буцаж сэлүүртсээр барианд орно. Төрүүлж барианд орсон баг ялалт байгуулж 1 оноо. Автоо өнөөдөр энэ ялаад байна. Юу вэ? Энэ хоёрыг чи одоо Бид хоёр одоо Тэгвэл үжүүлнэ. бид хоёр ч загас шүү дээ. За одоо тэгвэл албан ёсоор нэгээ үзэж нэхийг нь тайлна да. За явъя. батлагтай манах шүү. Өрөх. Тэч өргөч. Хаа дөнгөд ирлээ штэ. За наад хоёрыг ч одоо тэгээд ядуулах юм төлөө. Далентойг аюу муу сэлүүлээд тэгээд өөр түрүү далентой хурж уусч утгаж юм. Уучлаарай өвч та. Хэцүү байлаа. Окей, хүчтэй. Бүгд нэг зэрэг ингэсэн зэрэг. Хажуугаас үлс далайтай наад усаа. Бомбо олох яс байхгүй байна. Өмнөх дугаард хоёр баг Бибо арал дээр заваар уралдаж ширэн өрсөлдлөө. Хилэн хар баг болон салхин цагаан баг бүх хүчээд ажилласны эцэст салхин цагаан баг ялалт байгуулж өнөөдрийн гольфийн тэмцээнд эхэлж уралдах боломжийг олж авсан юм. Эцсийн ялагч аль баг байх вэ? Хамтдаа харцгаая. Усны гольф. Багийн гишүүд бүр ээлжээр 3 удаа бөмбөг цохих боломжтой. Гольфийн бөмбөгийг усны гадарга дээр хамгийн хол цохисон нь ялагч болж 1 оноо авна. Усны мандалд бөмбөг унахгүй нөхцөлд оноо өгөхгүй.
Одоо хэлээ бас хожчихоо да. Хожоод өгчихөө. Нэр тавих юм уу? 그리고 여기 나올 зүгээр даваад байгаа байхгүй. Хожоод өгчихөө. Харин тэгвэл дээр баха. Яг л энэ хоёр нэг Харин яг хүчээр гаргаад уралдуулдаг хожоод их юм шиг яриад штэ. Round 1. 에이, 또해요. lalala. Ой. Ай, миний нүд зүгээр баг чинь. Хүй. Round 2. Хүчит давхар амара. 에이, 漂亮. Бас болж шоорой. 에. Round 3. Оо, энэ ч одоо ухааны нь олоод байна. Энэ одоо усар болохгүй. 아, 만날 저로 보고 죽지마. Би хоёр байж гэж. 쳐. 오,这是漂亮. 기라다. 쪽. 예. За ингээд хоёр дуруудаа голф дээр удаа яалч нэр төр хамгаалж тий. Энэ бол нэр төрийн хэрэг тийм үү? Яг тийм шүү. Гинкэ энэ голфуд ч юм хурдаасаа илүүтэй гол нь хүч тий. Тэн дээр илүү юу байдаг. Тий. Тэгтээ яг дөнгөж өвөө олж ирсэн. Тий. Хамгийн гол нь хүн юу хэрэгтэй байхгүй юу? Өөрийн чаддаг юм даруухан байх хэрэгтэй. Амжилтаагаар ялаглаа зарлаа. Гэхдээ хамгийн гол нь бид дөрүүлийн хувьд бол баг уг нь хинж тоглож байгаагүй юм байна тийм. Гэхдээ хар багуудад сая бас үнэхээр аз таарсан уу? Юу байсан уу? За ямар ч байсан бол баг гол гаталтал тавилаа да. Гүү. Ерөөсөө авьяас. Хүчтэй сандгаа. Гэхдээ энэ юм бас их сонирхолтой юм байна. Бомбо одоо онно үгүй юу гэсээр байж байгаа. Чи ерөөс онсон юм уу? Үгүй юу гэсээр байтал тэгэл онохгүй дуусчих юм а гэж. Дараагийн тэнцээ бас байгаа шүү. Байгаа. За сая одоо өнгөрсөн хоёр тэмцээн дээр бол бид нар одоо азаарч байд юм уу, авьяасаарч байд юм уу, ямар ч байсан одоо нэг оноотой болсон. За тэгээд одоо энэ 3 дугаар тэмцээн нь болохоор одоо яг бидний ард байж байгаа энэ Солонгон улс сур байж байгаа. Солонгон улс сураар уралдах. Хоёр баг Солонгон улс сураар гусч хамгийн түрүүнд бууж ирсэн багта хожлын оноо авна. Энэ жин хэдий хүн тулах тусмаа хэдий хурдан гулгана гэж юм тодорхойлолттой байгаа учраас бид бол энэ хурдаар биш чин дээр автна гэдэгт одоо автсан чин дээр автна гэж ингэж ойлгож байна. За тэгвэл бид нар 3 дугаар тэмцээнээ эхлүүлье. Гэхдээ хоёр хари. Чинтэх яаж хийх хурдан явдгийг харъя жоохон. Тийм. Сандгаа Хайгаад байна. Юунаас яагаад? За юу чи? За юу чи нөгөө хайчулуу давхч. Тэгэл үзчихье. За 1 2 3. Яа. Ready, go! Ready, go!
За Солонгон улс ороор буугаад ирлээ. Тэгээд манай салхин цагаан баг болохоор за ямар ч байсан 0.3 секундээр хилэн хар багыгаа амжилттай хожлоо. Тийм. Тэгээд сая бас хэллээ шүү дээ. Би одоо эндээс нэг юм анзаарж байна тий. Амжилт гэдэг чинь заримдаа хурдаар хүчээр биш. Жингэр авт юм. Усан гольф болон Солонгон улс орын тэмцээнд 2 баг бие биедээ буулт хийсэнгүй. Хэд хэдэн үеийн өрсөлдөөний дараа салхин цагаан баг төрүүлж байна. Энэ дугаард 2 баг ногоон зүлгэн кемпинг бүсэд эцсийн тэмцээнээ хийх гэж байна. Хэн илүү давам гайлж эцсийн ялагч болох болов? За манай тэмцээн үргэлжилж байна. Салхин цагаан баг 2 харьцах 1-ийн хожилтойгоор одоо 4-р тэмцээнийг үргэлжлүүлэхэд бэлэн болж байна. За тэгээд энэ 4-р тэмцээн маань болохоор майхан барих тэмцээн юм байна. За хэрвээ энэ майхан бариад та 2 төрүүлэх юм бол ахад бас нэг боломж олгох юм байна. За хэрвээ бид 2 төрүүлэх юм бол энэ нэвтрүүлэг ийхүү жаргах юм байна. За одоо тэгвэл бид нар тэмцээний эхлүүлэх үү? Тэгээд. За эхлэе. За. Майхан барих. 2 баг майхан барьж уралдана. Майхнаа хамгийн хурдан барьж дууссан баг ялалт байгуулж 1 оноо авна. 진짜 연습 나지. Таны үчи. Оо, таны. Өө яг нэг чулуу таарчдаг нохоо байна да энэ. Би дуусчлаа. За бай. Ямар тааж барддаг юм бэ? Тэр дээсэн бас юуж бараагүй. Ямар дэс? Ямар дээсэн? Дээсээ татаагүй байна тэр. Гүй хадаас байхгүй. Нүгвэ. Нэг л хадаас ямар гоо дээ. За гэрдээ орё. Манай хар цаа ухаар орж ирэхгүй юу? Хаа. Сайн ингээд 4-р удаагийн мөрчөнд нь болохоор манай Амжилттай. хилэн хар амжилттай одоо ингэж ууртаж майхнаа барьж дууссан шүү. За ингээд дахиад нэг эргүүлээд аваад тий 2 ачих 2 болгоо авъя ирсэн. За баяргүй. Yeah. За салхин цагаан баг хилэн хар багийн тэмцээн манай үргэлжилж байна. Сая одоо манай 2 баг майхан босоход одоо манай салхин цагаан баг хожигдлоо. Тэгээд одоо 2 харьцах 2-ын оноотой тэмцэж байна. За тэгээд одоо энэ нэгэ үзэж нэхийг нь тайлах гэсэн юм чинь бид нар одоо заавал нэг нь хожих ёстой юм байна. Нисдэг тавг барьж авах. Багийн гишүүд фрисби буюу нисдэг тавгийг 5 удаа барьж авах даалгавар гүйцэтгэн. Баг бүрт 5 оноо өгнө. Тавгийг унгаахгүй барьж авсан оноогоо хадгалж үлдэнэ. Шидсэн тавгийг газарт унгаах тоолонд 1 оноо хасагдана. Тэмцээний төгсгөлд олон оноотой үлдсэн баг ялалт байгуулна. За тэгээд бид нар одоо фрисби буюу нисдэг тавг руугаа орцгоо. За өнөөдөр өглөө баг үүр гэгэрхээс үдшийн бүрийн болт бид нар энэ тэмцээнийг үргэлжлүүллээ. Тэгээд өдөр нь уул мацлаа, усанд орлоо. Тэгээд ямар ч байсан маш олон тэмцээнээр одоо манай салхин цагаан баг одоо өнөөдрийн амжилтанд хүрч чадлаа. За хилэн хар баг байгаагууд манайхан амжилтанд хүрэхгүй байсан тийм ээ. За тэгээд одоо өнөөдөр бид нэр чинь одоо энэ тэмцээнд амжилт байгуулсан хоёр
Тэр одоо ямар шагнал өгд юм болоо. Харин штэ. Шагнал хаана вэ? Оо, бодар цам. Зэвч усан баяр хүргээд. Үсгүй шагнал. Маа. Тэгээд одоо өнөөдөр бас ингээд энэ Бээжингийн одоо энэ Пингу дүүрэгд ирсэн байж юм. Тэгээд өдөш болсон ч гэсэн сайхан сартай өдөш болж байна. Хүчит хахад бас нэг сартай шөнө өнтрийг дуулах байлгүй дээ. Хожигдсанаараа ёо. Энэ аргуул гэдэг чи. Сартай сончон гош. Яг сар гарч ийн те. За. Сартай шөнийн сэлүүхэн сайхан байгаан чивэ. 사다도드승 아무래가 참아가 삼는 도사다베 아다시모다 하하누 아바근 데르미네와 아시 알리아 홍gur 웃음이 하준 배가세